Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн танилцуулах автомашин бол Lexus RX 450. Анх 1998 оноос өдийг хүртэл нийт 5 үеийн RX гарснаас өнөөдрийн танилцуулах нь 15-аас 22 оны хооронд гарсан буюу 4-р үеийн RX байна. За RX гэдэг нэрний үед Radiant Crossover буюу гэлцэн crossover гэдэг нэртэй. За тэгэхээр энэхүү RX-ыг үнэхээр гэлцэн crossover мөн үү биш үү гэдгийг хамтдаа үзье. Гадна загварын хувьд гэвэл яг 3 дахь үеийн RX-ыг бодвол илүү тийм хурцтай л ихтэй, илүү төрөл арьсан, шал өөр төрлийн машин болоо гараад ирсэн. За 3 дахь үед илүү памгар байдаг бол яг 4 дахь үе дээр илүү хурц деталуудтай, өдрийн daylight нь илүү ирмэгтэй, тусгай сайтай зэрэг илүү өөр төрлийн машин болж чадсан. За 4.8 метрийн урттай, 1.8 метрийн өргөнтэй, за өндөр 1.7 метртэй машин гэхэд ерөнхийдөө хамаагүй явдалч тэр гадна дизайнч тэр шал өөр төрлийн машин болж чадсан байна. Тэгээ моторын хувьд болохоор яг 3 төрлийн сонголтоор гарч байгаа. За RX 350 дээр болохоор 3500-тай энгийн бензин V6-тай 300 HP 365 Нм торк шахна. За 300 дээр болохоор 2.0 турбо хөдөлгөөртэй 238 HP-тэй 350 Нм торк шахна. За яг одоогийн 450 хайбридууд дээр болохоор 3500 хайбрид хөдөлгөөр. За энэ хөдөлгөөр нь болохоор 262 HP 335 Нм торк шахах боломжтой болоод ирсэн байна. За яг мотороос гадна яг 4-р RX-үүд дээр илүү онцлог зүйлүүд байгаа. За 18 оноос эхлээд long буюу 3 игнэтэй загвар гарч ирсэн 7 оны судалтай гэсэн үг. За мөн дээрээс нь facelift-тэй загварууд дээр хөгжим цаанаа ингээ 8 инчийн дэлгэцтэй байсан бол одоо илүү зайн наашаа орж ирээд 12.3 инчийн touch screen-тэй мэдрэгчтэй дэлгэцтэй болж ирсэн. За нэмэлтээр яг энэхүү загваруудаас эхлээд урдаа хөтлөгчтэй 4 дугаар хөтлөгчтэй гэсэн үйл хамааран F version загварууд маань худалдаанд гарч ирсэн байгаа. Яг 4-р үеийн энэ RX-ыг ундаг хүмүүсийн дунд яг давуу талууд нэг суудлан тухтай, илүү гоё салаантай ингээд барихад дэвтэх энтер гэдэг давуу талууд айгүй олон. Гэхдээ сул талууд бас нэлээд дуудагддаг. За long загварууд дээр 3 игний суудалтай илүү том юм шиг мөртлөө хамгийн арын игний дээр болохоор суудал орж ирээд айгүй зай жижигхэн болсон. Ер нь бол цүнх мөнх ч юм уу хүүхэд суугалт тохиромжтой. Тэрнээс шалтгаалаад 2 дугаар игний хүртэл зай арай бага зэрэг жижигхэн болчихсон. За турботой загваруудаар болохоор 2.0-тэй турбо мөртлөө том австай илүү хүч багтай нэг сансны хэмжээгээр хааз нь орж ирдэг хүчтэй явдаггүй зэрэг дутагдлуутай болцдог. За 4 дугаар хөтлөгчтэй загварууд дээр болохоор 1400 дугуйтай байлаа гэд хайбрид 4 дугуй болохоор яг нэг шавар чавха уул өөдөөмөд яг цаг тулсан газар яг гоё нөр 4 дугуй бензин 4 дугуй шиг хүчээ гаргаад ингээд бие аваад явах чадал жоох муу. Яг үйлдвэрээс болохонгод яг энэ хайбрид загвар дээр үйлдвэрээс нэг 9-10 литр бензинийг хот дотор зарцуулна гэдэг боловч яг бодит амьдрал дээр цагаад болох юм бол 13-аас 14 литр бензин иддэг гэдэг жоох бензин эдэлтэй хитээч гэдэг юм уу хэрэглэгчид ундаг хүмүүсийн хувьд жоохон тиймхэн байд юм байлээ. Яг зах зээлийн үед гэвэл яг Японоос гадна Канада болон Хятадын салбарт ер нь бол нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг. Ялангуяа Канадын үед гэвэл 2005 оноос эхлээд яг юм crossover-ын дундаж SUV-ийн хувьд бол ер нь бол зах зээлийн дийлэн хувийг эзэлдэг. За 2016 оноос эхлээд ерөнхийдөө бол өрсөлдөгчгүй баг болцсон шахуу ерөнхийдөө бол зах зээлийг тэргүүлээд эхэлчихсэн байна. Зах зээлээс гадна Америк болон Европын нэг аюулгүй байдал үнэлгээ өгдөг газруудаас 5 хот буюу аюулгүй машин гэсэн өргөмжлөлийг хүртэл хүртээд амжчихсан юм машин байна. За яг ингээд унаад явах юм бол ерөнхийдөө яг өмнөх RX-гээ бодвол ингээд хур давхар нэг бамбагнаад ингээд салгалаад байгаа юм шиг мэдрэмж байдаг. Тиймэрхүү мэдрэмж байхгүй. Яг ингээд засмал дээрс тэр шорон дээрс тэр ингээд унаа явахад хамаагүй юм зөөлхөн болчихсон. Гэхдээ нөгөө ашиглаж байгаа платформ нөгөө нь л яг камерын дээрээ суурилдаг K гэдэг платформ ашигладаг. Тэгсэн хэрнээ яг ингээд барай явахад
яг өмнөх загварын RX-ууд ингээ бариад байгаа. Бүр тээс ондоо мэдрэмжтэй болчихсон. Ерөөсө хөгшинч тэр залуу хүнч тэр яг нэм тухтай хот дотор юм комфорт мэдрэмж авахыг хүсдэг хүмүүст бол үнэхээр тохиромжтой унаа болж чадсан. За салааны үдгүүл яг өмнөх загварууд хамаагүй ууж юм эвтэйхэн илүү тухтай болчихсон. За Lexus гэдэг утгаараа угаасаа л арьс болон дүүб материалаар зодчихсон. За нөгөө саяны хэлсэн нөгөө 5 од авсан аюулгүй системүүд нь гэвэл нөгөө цагаан шугам мэдрэгч, уртлын мэйл цацагч, нөгөө уртлын саад гараад ирэхээр өөрөө автоматар тооронцлох ч юм уу системүүд бүгд байгаа. За нэмэлтээр blind spot буюу цохор бүсийн мэдрэгч байна. LDA системүүд байна. За ерөнхийдөө бол баг байх хүснэ баг байхгүйгээ хэлчихэд хийсдэггүй. Голын хэсэгт болохоор 12.3 инчийн touch screenтэй дэлгэц. За мөн дээрээс та голын хэсгээр контроллероо удирдах боломжтой. За явдлын гормоо та 4 гормоор буюу normal, eco, sport, за sport plus гэсэн гормуудаар сонгох боломжтой. За суудлын үдгийг бол бүтэн арьсан суудалтай, хойдлын суудалтаар хална. За уртлын суудал маань халж хөрөх буюу жолооны хурдманаас халдаг болсон. За F Sport version ороод ирэх юм бол уртлын сандалнууд нь илүү спортлог буюу хоёр талын нэг налуур хэсэг нь илүү хавчиж өгдөг суудалнууд ороод ирдэг байна. За арын хэсгийн үдгийг бол ерөнхийдөө нэлээд боломжийн тухтай. Нэг хол замч юм ойр зур явахад ерөнхийдөө нэг тэг чилээд ахаргүй тухтай. Хөлөө хоорондын зайц нэлээд боломжийн. 3 игнэтэй болоод буюу нөгөө лонг загвар дээр арталтай судалтай болчихоор яг 2 дугаар игний зай арай чүч жижигхэн болчихдог. Жохон ингээ уршаад жохон тулах гад байдаг болоод байна. За голын хэсэгт болохоор нэг ширхэг хайрцаг бол 2 кап холдортой. За голын хайрцагнаас хоошоо пар болон суудал халагч нар баярлсан. За доороо 2 ширхэг USB бол нэг ширхэг 15 вольтын порттой. За хамгийн гол давуу тал нь юу вэ гэхээр арын суудал багажинда нэг том спикер, хоёр толгойн арталт нэг. За хаалганы хавцан дээр 2 ширхэг спикер байрлсан буюу яг RS-тэй зориулсан 7 ширхэг спикертэй. Яг ийм спикер байгаа тохиолдолд уртлаас илүү хойдолтой илүү дууны сонсгол мэдрэмж нь илүү гоё болж эхэлдэг ба. За лүкний үдгүүл юм бүтэн нөгөө панорамикын дээвэртэй болохоор ингээд хойно суугаа явахад илүү юм уужим тэгээд ингээд дээшээ харуулсан хүртэл илүү гоё болоод эхэлдэг. Хойдолтой бол нэлээд дайж байгаа. Хойдлын хэсгийг нь харцгаая. За артлын хэсгийн үдгүүл яг ерөнхийдөө бол урталтайгаа адилхан нэлийн юм хурц дөрвөлжин деталууд нэлээд орж ирсэн. Яг өмнөх загварыгаа бодвол яг ингээ харах юм бол яг тийм дөрвөлжин байдлаас болооч тийм арай нэг тийм зай жижиг юм шиг харагдталтай болчихсон. Гэрлийн үдгүүл бүтэн LED гэрэлтэй. За багажны үдгүүл уртлаас болон хойноос гараараа автоматар онгойлгох боломжтой. За мөн хоёр товшоод хаалгаа хаагаад өөрөө түгжих боломжтой байгаа. За хойдлын игнэний сандалны үдгүүл багажнаас муу адил автомат болчихсон яг ууршаа хойшоо онгоно. За доороо цапаас дугуйд анхраад гэх бүх хэрэгслүүд бол байгаа. За багажны зайны үдгүүл уртлын сандал яг ингээд унаагүй байгаа үедээ 500 литрийн багтаамжтай. За голын игнэний сандал унах юм бол 1600 литрийн багтаамжтай байгаа. За 3 игнэний судалтай загварын үдгүүл яг одоо юм ингээ 2 игнэтэйгээ бодвол 100 литрийн л зөрүү гардаг. Арай чүчүүд том гэсэн үг. За ингээд Lexus RX 450-ыг танилцууллаа. Дараагийнхын танилцуулах машинаар эргээд уулзцгаая.